За сайн байцгаана залуучтай. Өнөөдрийн бичлэгээр биелд өгсөн. За энэ биелд нь ямар онцлогтой вэ гэхээр юуны түрүүнд bottleneck дээр орсон бичлэгийн дагуу 14700F болон 40 талтай ийм комогсож байгаа. Яг 40 тал нь бол 40 тал Supra-ыг сонгосон байгаа. Өөр энэ биелдний онцлог гэх юм бол өөрөө B760-ын Project Zero буюу өөрөө залгуурууд нь цаашаа харсан бордны артлараа харсан коннекторуудтай мөн түүнчлэн кейс нь бас аргашаа харсан коннекторуудыг дэмжих ийм кейстэй Cooler Master-ын Masterbox 600 ашиглаж байгаа ийм бэлт өгсөрж байна. Бэлт нь болохоор өөрөө тэр бенчмарк хийсэн арай гайгүй FPS гаргасан одоо тэр CPU болохоор манад 14700F-ээр тодорсон. Тэгэхээр 14700F-ээс дээш байх юм бол үзүүлэлт нь яг 40 тал юм уу 4080 супер тавихаар ойролцоо байсан. Яг контр болон дота дээр. Тэгэхээр контр дота оптималны тоглож болох ком өсөж байна гэсэн үг энэ удаа. Ryzen 9800X 3D-ийн ерхийд бол хамгийн шилдэг нь. Гэхдээ хамгийн шилдгийн яг баталгаатай та мэдхийн тулд заавал ч өөрөө хамгийн сайн картыг тавьж иж мэдэх байхгүй. Тэгэхээр одоо бенч хийж явах явцад бол хамгийн сайн картыг ашиглаад бусад CPU-тай харьцуулахаар мэдээж 9800X 3D-ийн хамгийн сайн нь. Гэхдээ танд байгаа карт чинь жишээлбэл 4070 эсвэл 4080 Super эсвэл түүнээс доош байх юм бол яг карт маань өөрөө бол шууд чухал биш болчихж байгаа гэсэн үг. За та жишээлбэл 4060 та байлаа гэхэд арай доош CPU тавьсан байсан ч гэсэн 4060-ын чадлаар ажиллах боломжтой. Тэгэхээр та яг CPU-ний хамгийн дээд хязгаарыг шалгаж ивэл хамгийн дээд одоо байгаа картаар шалгаж таарна гэсэн үг. Тэгэхээр CPU нь бол өөрөө 9800X 3D-ийн шилдгийн үдийг шилдэг нь мөн. Гэхдээ тэр шилдгийг яг ашиглахын тулд бас та хамгийн шилдэг карт авах хэрэгтэй байна. За миний хамгийн сүүлд тоглосон тоглоом бол хоёр төрлийн инди гейм байна. Нэг нь болохоор Slay the Spire гэх тоглоом. Ерөнхийдөө бол turn based card game. Нөгөөх нь болохоор юу байла? Доллар хэдэн зугаар авсан. Доллар хэдэн центээр авсан. За би Steam-ийг хараадах яг атах. Нөгөөдгийг мартаа. Тийм. Санцсан. Нөгөөх нь болохоор юу байсан санцсан шүү. Vampire Survivors гэдэг зүгээр л яг survival game. Survival дундаа хамгийн тэнэг survival зүгээр ингээд мобод өөрлөвчин дайраад чи зүгээр автоатакаар ингээд зогсож идэг нэг тийм мангар тоглоом байна. Аль алийг нь болохоор би өөрөө Steam-ийн намрын урамшууллаар авсан байгаа. Тэгэхээр арай хямдхан тал руу авсан болохоор гоё. Ерөнхийдөө бол хямдхан болохоор гоё. E-спортын хувьд ер нь бол ихэнхдээ Dota тоглодог, Counter тоглодог. Аль алиндаа бас сайн биш. Ийм та өөрөө DDR4 ашиглаж байгаа болол ерөнхийдөө бол 8 ГБ-аар хоёр ширхэг асуудал. Single channel буюу 16-аар нэг ширхэг байвал та ер нь бол чадлын хувьд нэг барагцаагаар 15-аас 20% орхичж байна гэсэн үг. Танд 1.16 байснаас 2.8 байснараа дээр DDR5-ын хувьд гэх юм бол DDR5 8 ГБ ховор эсвэл бол дэндүү үнэтэй байдаг 16-тайгаар харьцуулбал тэгэхээр 16-аар 2 тавьчвал яг тэр dual channel-аа ашиглаж иж та CPU-ийнхаа бүтэн чадлыг ашиглаад байгаа. Тэгэхээр яг 32 тавьсандаа биш 2 ширхэг RAM тавьсандаа бүх чадал нь гарч ирнэ гэсэн үг. За тэгэхээр mainstream дээр бол ерөнхийдөө single channel, dual channel, quad channel гэж байгаа. Бас 6 channelтай гэж байдаг. Тэгэхээр яг бидний хувьд бол ийм mainstream Z, X, B серийн, A серийн, H серийн хамаахгүй энэ борднуудыг ашиглаж ивэл дээдлэн dual channel болох боломжтой. Quad rank байж болно. Гэхдээ quad rank нь болохоор
бас RAM-наас нэлээд хамааралтай болно. Quad rank бол quad channel бол биш. Тэгэхээр dual channel-ыг идэвхжүүлэх нь бидний гол зорилго. Dual channel идэвхжүүлэхийн тулд A серийн RAM-ны слот гэх юм бол одоо A1 слот, A2 слот, B1 слот, B2 слот гэдэг энэ борд дээр хуваацсан байгаа. Энэ дээр харах юм бол DIMM A1, DIMM A2 гэдэг нь манай нэгдүгээр channel-ийн слотнууд, DIMM B1, DIMM B2 гэдэг маань өөрөө channel 2-ын слотууд байгаа. За би бол шууд RAM хийхтэй болохоор яг зааврын дагуу хийдэг. Тэгэхээр заавран дээрээ их борднууд нь 2 дугаар слотуудаа эхлээд дүүргээрээ гэдэг ерөнхийдөө зааварчлага өгсөн байдаг. Channel-ийн хувьд гэх юм бол single channel RAM гэх юм бол та энэхүү RAM-ыг энд тавиад DIMM A1, DIMM A2-ыг бүгэлсний өөрөө single channel-аар явж байгаа 2 ширхэг RAM гэж хэлж болно. Dual channel явуулахын тулд та мэдээж channel 1 дээр байгаа DIMM A1, A2-ийн аль нэгийг бөглөөд мөн DIMM B1, B2-ийн аль нэгийг бөглөж dual channel идэвхжиж байна гэсэн үг. Quad channel мөн адилхан энэ талтан дахиад слотнууд байх юм бол C1, C2-ийн аль нэгийг бөглөөд дахиад нэг channel нэмэгдэнэ. D1, D2-ийн аль нэгийг бөглөөд дахиад нэг channel нэмэгдэнэ. Нийтдээ 4 channel болох боломжтой гэсэн үг. Гэхдээ манайд бол ерөнхийдөө 8 слоттой board баг ирдэггүй. Тэд нэр нь ерөнхийдөө mainstream board биш байдаг. Техникийн хувьд бол үгүй. Карт маань өөрөө 2 систем байсан ч 3 систем байсан ч үзүүлэлтийн хувьд адилхан FPS гаргаж явах хэрэгтэй. Ялгаа нь гэх юм бол карт маань өөрөө чимээний ялгаа гарах боломжтой. Эсвэл палатны чанарын ялгаа гэж магадгүй. Тэр палатны чанарын ялгаа нь өөрөө FPS-ийн зөрүү гарахгүй ч картны насжилтыг нэмэх, эсвэл чимээ багасгах нэг тийм давуу талтай. Мөн 3 систем картнууд арай том, арай жинтэй, эсвэл арай чимээгүй, арай царайлаг байх магадaltaй. Анх эхэлж байгаа хүнд бол би юуны төрөнд бажта зөв зохицуулаарай гэж зөвлөж байна. Тэгэхээр арай ганган кейс, шингэн кулер, маш том тэжээлийн блок авч яхаар та магадгүй график карта нэг дэвшлүүлээд 4060 Ti 4070 болгож гэнэ, эсвэл CPU-г i5-аас i7 болгож ивэл тэр нэрээ дээр идэг. Тэрнээс гадна гэх юм бол танд автирк хэрэгтэй. Том жижиг автирк, M2-ийн живэл жижиг автирк, ком өсөрж явах том автирк хэрэг болно. Энэ хамгийн том шаардлага. Zip tie байвал таны артлын кабель менежментэнд хэрэг болно. Бусдаар нэг зөвлөгөө авахгүй та ревю үзээд мөн гайдуудаа үзсэн байхад л болно. За хүмүүс яг манай дэлгүүрлөө өөрсдөө ком огсорчож орж ирдэг. Тэгэхээр тэрийг авч үзэлцвэл хүмүүс доотлын энэ суурийг зөв хийгээгүй байдаг. Тэгэхээр motherboard-ны суур буруу тогтоосон байдаг. Хоёр дахь алдаа гэх юм бол холболтоо хаяа CPU холболт, кулерний CPU холболтыг буруу хийсэн байх өндөр магадaltaй байдаг. Анх хийж байгаа хүмүүс. Энээс гадна гэх юм бол том алдаа бараг гаргадаг үү те. Ихэнх нь одоо орчин үед бол энэ бордон дээр ихэнх нь нэг нь X16 слоттойгаа учраас хүмүүс нэг хандуураа доотлын слот руу хийдэггүй. M2-ийн ийшээ хийсэн нэг 2 дугаар слот руу хийсэн бараг ялгаа байдаггүй. Тэгэхээр энэ бол амар жижиг алдаа. Зарим хүмүүс мэдээж thermal paste дутууд өргөцсөн юм уу төрхөөг байдаг. Энд ихтэй маш ховор тохиолддог зүйл. Тэгэхээр яг ком өгсөрж явах явцад бол нэг алдаа гарахгүй. Тохиргооны хувьд гэх юм бол рама тохируулаагүй ч юм уу, XMP-г тааруулаагүй ийм тохиолдлууд гардаг. Арай жоохон minor буюу том алдаадаа бол эдгээр орохгүй. Intel карт 4060-аас бол илүү гарах байхаа. Арай өөрөөр ярил л та. Өмнөх сер нь A770 гэх карт гарсан. Тэр нь бол 3060-аас жоохон илүү
одоо бол гарч байгаа байхгүй. Өмнө нь бол баг 30-60-ын 70%, 80% нь ч хүрэхгүй байдаг гэсэн. За тэгээд боордны тохиргоон дээр сайн буюу Smart Access Memory идэвхжүүлээд тэгээд Intel-ийн шинэ апдейтууд орсны дараа бол 30-60-ыг бол зарим тоглоомн дээр дийлээд зарим тоглоомн дээр одоо арай жоохон сул болж таарч байна. A770 гэдэг загвар. За тэгэхээр сая Intel бол B570, B580 гэдэг загвар гаргаж байгаа. B570-80-ын хооронд нь бол 2 цөмийн ялгаа гарч байна. Энэ 2 цөмийн ялгаа бол үсрээд нэг бараг цагаар 10% ялгаа гарах бах. За тэгэхээр B570 нь өөрөө 40-60-тай тэнцүү байж магадгүй. B580 тэрнээс 10% илүү байх магадaltaй гэсэн үг. Энэ бол мэдээж зүгээр guesstimation буюу би өмнө нь мэдчихсэн зүйлээрээ ирээдүйд юу болохыг одоо таамаглах гэдэг нэг арга гэсэн үг. За тэгээд өмнөхөөрөө бид нэр A770 тийм байсныг мэдж байгаа. Тэгээд 580 ийм байж магадгүй гэсэн одоо үндслэл дээр энэ картыг авсан дээр үгүй юу гэдэг тийм таамаглал гаргаж болно. Гэхдээ ямар ч бенчмарк гараагүй байгаа учраас одоохондоо хэлэхэд хэцүү. За тэгэхээр би өөрөө B580 карт маань гараагүй байгаа. Тэгэхээр бид нэр хүний зүгээр юу гэх promised гэхэлэр юу гэх вэ? Биш. Тэ амлсан. Гэхдээ том корпорац амлдаггүй. Тэгэхээр Intel-ийн одоо ийм үзүүлэлт гаргаж чадна гэсэн одоо амлалтан дээр карт худалдаж авах бол боломжгүй. Тэгэхээр яамаар энэ гэхээр эхлээд бид нэр бараа нь өөрөө гараад хүмүүс танилцуулагдаад ревю орохыг хүлээн гэсэн үг. Тэр ревюнууд орсны дараа бид нэр дүгнэлтээ гаргана. Энэ карт нь өөрөө warp байна уу эсвэл бол not warp байна уу гэдэг нь мэдэгдэнэ гэсэн үг. Одоо үеэр ярих юм бол мэдээж 40-60% үзүүлэлт 1080 хай дээр явах боломжтой. Тэрийг өрсөлдөх ганц 2 карт байгаа. Тэгэхээр арай хуучин серийн Radeon RX 6700 байж болно. 6700 өөрөө 40-60-аас жоохон илүү. Та өөрөө юуст ашиглаж чадна гэвэл мэдээж 40-60-ын үн дотор сонголт бол ерөнхийдөө нэлээх байгаа. Боордны хувьд гэх юм бол залгуурд нь ингээд бүгд хойшоо гарцсан. Энэ юунд нэмэртэй гэхээр уртлын кабель менежментэд маш нэмэртэй, маш цэвэрхэн харагдана. Тэгэхээр энэ борд маань өөрөө санаа нь бол гараад бас удаж байна. 2-3 жил болж байна. Гэхдээ яг идэвхжүүлэлт нь бол түрүү жилээс 2023 оны дундаас эхэлсэн. Энэ MSI-ийн B760 Mortar Zero бол өөрөө DIY Ape гэдэг нөхөртэй хамтарсан. Энэ нөхөр нь өөрөө хятадын одоо компьютер модингийн нэг том гишүүн гэх юм уу да. Ер нь бол энэ DIY-ыг бүгд дагдаг, бүгд мэддэг хятадтай. Тэгэхээр энэ серийн хойшоо харсан борднуудыг гаргасан нь одоо яг загвар нь яг энэ B серийн яг энэ MSI-ийн B760M Project Zero-г бол энэ залуу гаргасан гэж хэлж болно. За тэгээд энийг дагаад бас давхар кейс үйлдвэрлэгчд маань энэ бордонд зориулаад гигабайтын болон Asus-ийн сериудад зориулаад ийм катаутууд хийж гисэн. Энэ катаутуудаар нь бид нэр холболтой хийнэ гэсэн үг. Тэгэхээр энэ стандарт бол шинэ стандарт. Энэ стандарт бол одоохондоо гигабайт Asus болон MSI-ийн хооронд ярилцаагүй байгаа учраас зарим газараа арай өөр газар залгуурууд нь байх магадaltaй. Юуны өмнө хамгийн өндөр үзүүлэлт гаргах тэр эдангэн дээр мөнгө өрхөн зүйтэй болов. За би тэргээр юу хэлж ийнэ гэхээр таны нийт бажет чинь парк цагаар за 100% байлаа тий 100% нь өөрөө жишээлбэл 4 сая 5 сая төгрөг байлаа. Энэ 100%-ийн 50% нь юм уу 35-аас 60% нь график картн дээрээ байвал тоглоомд нэмэртэй. Та өөрөө 3D Max дээр зөвхөн CPU рендер хийдэг бол график картн дээр бага ач холбогдол өгөөд ихэнх нь CPU-гоо засуулсан дээр. Тэгэхээр тэр нөгөө нэг 35-аас 50-60%-ийн бажет нь
карт руугаа орох өөрөө тэр төсөв нь солигдоод картандаа 20%, үлдсэн нь аль болох CPU-оор RAM руугаа явна гэж ойлгож байна. Тэгэхээр бид нар одоо ийм нэг пай буюу бялуу төсөөлж ивэл тэрний 50% нь за жишээлбэл карт байлаа тий. Тэрний 30% нь үлдсэн нь CPU. CPU-наас картнаас бусд нь бялууны бусд юм руу орно гэсэн үг. Тэгэж одоо илэрхийлж байна. Тэгэхээр таны юу хийх гэж байгаагаас хамаарат мэдээж тэр пайийнхаа нийт пай чартынхаа хэдэн хувь нь таны ашиглаж байгаа юм руу яг нэмэртэй явж байна вэ гэдгийг та мэдвэл зүйтэй. Нэгт тэрний дараа та хэдэн төгрөг зарцуулж байгаа тэр зарцуулалтанд нь таны хүссэн CPU болон карт чинь орж ийн үгүй юу гэж мэдвэл зүйтэй. Энэ тал руугаа ингээд илүү offset-лцаа. Тэгэхээр command-а тавихтаа одоо энэ board байлаа гэж бодоход ингэж тавих юм бол картанда туулна. Ингэж тавих юм бол картанд туулахгүй. Энэ ерөөсө бичгээр энэ тал дээр энэ доотлолт нь энд CPU байхын, энд ингээ карт байхын гэсэн бичиггүй. Тэгэхээр энийг бас харж ивэл зүгээрдэг. За нэг талын жоохон чангаллаа. Тэгээд нөгөө талын оруулаад байгаа юм. Ууц. За хоёр талын жоохон чангаллаа. Нөгөө талын жоохон өргөжлүүллээ. Энэ талын дахиад жоохон өргөжлүүллээ. Тулгачлаа. Бас энийг тулгачих. Тэгээд чеклэн. Окей. За энэ тогточлоо. За. Энэ тогточлоо. Босголоо. Нэг жоохон юу яач тэгшилч. За. Хүмүүс OCD бас хөдлөөд идэх. Би гэртээ юу ашигладаг вэ гэхээр шууд GPU-ийг ашигладаг. Аль алийг гаргаж ирнэ. CPU-ний температурч гаргаж ирнэ, картны температурч гаргаж ирнэ. Хамгийн нарийн гэх юм бол бордны тогоргооноос power limit-ийг хүртэл гаргаж ирч чаддаг нь болохоор AIDA 64 гэж програм байдаг. Тэр нь хамгийн мондагт ордог. Ихэнх хүмүүст тийм олон үзүүлэлт нэг шаардлага болдог байхгүй юу? Тэгэхээр арай энгийн GPU юм уу? MSI Afterburner. Afterburner болохоор илүү давуу талтай. Юунаас гадна температуруудаас гадна өөр ингэсэн сенсний fan curve тохируулах боломжтой. Тэгэхээр та картныхаа сенсийг өөрийнхөө хүснээр өөрийнхөө чимээнд тааруулъя гэж хүсч ивэл шууд MSI Afterburner-с тохируулах тийм нэг давуу талтай. Blue screen of death алдааны гарч ирж байхдаа шууд дэлгэцэн дээр кодоор гараад ирдэг байхгүй юу? Кодоор юм уу? Тусдаа өөр нэг нэршлэр. Тэгэхээр тэр нэршлэр ихтэй Google-тэд үзүүл зүгээр. Blue screen-ууд ихэнхдээ болвол график картны драйвер эсвэл бол motherboard-ны драйверын үл зохицлол эсвэл бол RAM-ны алдаанаас болж ихэнхдээ гардаг. Иймэрхүү алдаа гарсан тохиолдолд та үнэхээр Google-тэд барахгүй байвал манай дэлгүүр дээр ирэж халуулж үзүүлэх бас боломжтой. Хацсан байгаа нь эндэ. За тэгэхээр build огсож дууслаа. Cooler-Master-ийн MasterBox 600 болон MSI-ийн B760 Project Zero board-нд огсроход маш энгийн байлаа. Ерөнхийдөө 20 минутын дотор би огсож дуусгасан.
тоглоом тоглоход бол ком маань нэлээд чимээгүй байна. Энэ Dual Tower Fantex-ийн T6 кулер маань болвол idle мал хангалттай хөргөж байна. Мөн бенчмаркийн хувьд гэх юм бол бенчмарк нь та манай CPU болон GPU bottleneck-ийн талаар видеон дээр 14700F болон RTX 4070-тай тэрхүү одоо график харж агаад энэ юу юм байна. Энэ үзүүлэлт хангалттай юм байна гэдгийг нь бол харах боломжтой. Танд зөв хайтек хийгдэж юм байна. Баяртай.